Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Эхлэл 3 дугаар бүлэгт Бурхан Адамыг "Чи хаана вэ?" хэмээн дуудсан тухай өгүүлсэн байдаг. Хариуд нь Адам Бурханд "Би таны чимээг цэцэрлэг дотор сонсоод нүцгэн учраас айж нуугдсан" гэж хэлсэн байдаг. Тэр цагаас хойш хүн төрлөختний амьдралд айдас түгшүүр орж ирсэн. Тэгвэл доктор Стенли өнөөдөр бидэнд Христэд итгэгчид бид айдас түгшүүрт хүлэгдэн амьдрах шаардлагагүй гэдгийг чухалчлан сануулж байна. Учир нь биднийг айдаст автсан үед Бурхан өөрөө бидний хүч чадал болох болно гэж амласан юм. Хамтдаа Исая 41-р бүлгийг гаргаж биднийг айдас түгшүүрээ ялан дийлэхэд туслах гайхамшигтай үгсийг хүлээн авцгаая. Хамтдаа доктор Стенли ярианд анхаарлаа хандуулцгаая. Библийн туршид Бурхан биднийг айдас түгшүүрт автахгүй байхыг чухалчлан сануулсаар ирсэн. Үнэхээр Бурханы хүүхдүүд болсон бидний хувьд айдас түгшүүрт хүлэгдэн амьдрах ямар ч бодит шалтгаан байхгүй гэсэн үг. Учир нь Бурхан бидэнд айдас түгшүүрийг ялан дийлэх хүчийг өгдөг. Өнөөдөр маш олон хүн янз бүрийн зүйлээс айдас түгшүүрт хүлэгдэн амьдарч байна. Үүний улмаас айдас түгшүүр гэдэг нь бидний нийгмийн салшгүй нэг хэсэг мэт болсон байгаа юм. Тиймээс өнөөдөр би та бүхэнтэй айдсын талаар ярилцахыг хүссэн. Сонирхолтой нь зарим тохиолдолд бид айдас авчихсан байгаагаа өөрсдөө ч анзаарахгүй явж байдаг. Хуруугаараа заагаад би ийм зүйлээс айгаад байна гэж хэлж чаддаггүй. Тэгвэл ийм айдас түгшүүр яг хаанаас ихтэй байдгийм бэ? Үүний цаад их үүсвэр нь яг чухам юу юм бэ? Тэгвэл энэ асуултад хариулж эхлэхийн тулд эхлээд мэдээж Библиэс харъя. Хуучин гэрээний Исая номын 41-р бүлгийг гараад 10 дугаар ишлэгийг би танд дуудаж өгье. Би чамтай хамт. Чи битгий. Би чиний Бурхан. Чи бүү эмээ. Чамайг би тэнхрүүлнэ, чамд үнэхээр туслана. Зөвхтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ гэж эзэн хэлсэн байна. Энд Бурхан бидэнд гайхалтай амлалтаа өгсөн байгааг та харж байгаа. Энд Бурхан битгий эмээ гэж сануулсан байна. Бид айж эмээх үедээ яадаг юм бэ? Бид Бурханаас анхаарлаа холдуулж нөхцөл байдалдаа анхаарлаа төвлөрүүлдэг. Яагаад тэгдэм бэ? Бид тэр нөхцөл байдлаа харах тусам бид улам илүү айдас түгшүүрт автдаг. Тэгэхээр бид Бурханыг биш, нөхцөл байдлаа харж, нөхцөл байдалдаа бүх анхаарлаа хандуулж эхлэх үедээ өөрөө өөрсдийнхөө айдас түгшүүрийн шалтгаан нь болж хувирдаг юм. Тиймээс бид нөхцөл байдлыг хараад юу болох вэ? Юу болж магадгүй вэ? Өмнө нь юу болсон бэ? Хүмүүс юу гэж хэлэх болоо? Гэх мэт зүйлсийг янз бүрээр бодож эхэлдэг. Харин Бурхан бидэнд "Би чамтай хамт, чи битгий, би чиний Бурхан, чи бүү эмээ, би чамайг тэнхрүүлнэ, чамд үнэхээр туслана, зөвхтийн баруун мутраараа чамайг заавал дэмнэнэ" гэж айлдаад байна. Тиймээс өнөөдөр би та бүхэнтэй айдас түгшүүрийн уг үндсэн чухам хаанаас ихтэй болох талаар ярилцахыг хүссэн. Тэгвэл хамтдаа тэдгээр шалтгаануудын эхлэлүүдийг харъя. Эхнийх нь бидний хувьд амьдралд айдас түгшүүрээр дүүрэн байдаг нэгэн шалтгаан бол өөрийгөө голох явдал юм. Өөрийгөө голж, өөрийгөө юу ч хийж чадахгүй гэж боддог хүн үргэлж айдас түгшүүрээр дүүрэн явдаг юм. Жишээлбэл таны ажил дээр ямар нэгэн боломж гарч ирлээ гэж бодъё. Эсвэл ямар нэгэн цоошин боломж тохиолоо гэж бодъё. Гэтэл хэрвээ та өөрийгөө голдог нэгэн бол тэдгээр нь ямар ч сайхан боломж байсан та дотроо би үүнийг хийж чадахгүй байхаа гэж бодож эхлэх болно. Би үүнийг хийж чадах болов уу? Даанч би үүнийг хийж чадахгүй юм шиг байна гэж эргэлзэж эхэлнэ гэсэн үг. Ингээд айдас түгшүүрт автаж эхэлснээр тэр боломжийг ашиглалгүй алддаг юм. Энэ юу гэсэн үг вэ? Таны оюун санаанд хизээ нэгэн цагт гүн суулгагдсан бодол яг л зурагдсан пянц шиг дахин сонсогдсоор байна гэсэн үг юм. Чи хангалтгүй, чи чадахгүй, чи бүтэхгүй, чи амжилтад хүрэхгүй, чи оролдоод ч нэмэргүй гэсэн бодлууд дахин тоглогддог. Улмаар ямар нэгэн шин боломж гарч ирэх бүрд нөгөө бодол толгойд эргэлдэж тоглогдож эхэлдэг. Улмаар өөрийгөө амжилттай байгаагаар төсөөлөхийн оронд харин ч бүтлгүүтэж байгаагаар, ялагдж байгаагаар төсөөлж эхэлдэг. Энэ тохиолдолд таныг айдас түгшүүрт автуулж байгаа шалтгаан нь та өөрөө болж хувирж байгаа юм шүү. За тэгвэл бид айдас түгшүүрт автан амьдардаг өөр нэгэн үл анзаарагдсан шалтгааныг танд хэлж өгье. Энэ бол өөртөө нэг стандарт бий болгочиход өөрөө тэр стандартаа хүрч чадахгүй байх вэ гэсэн
бодол юм. Бид бүгд дотроо тодорхой стандартуудыг тогтоосон байдаг. Энэ нь ёс суртахууны хэм хэмжээнүүд гэсэн үг. Ажил дээрх гүйцэтгэл, хариуцлага, үр дүнтэй холбоотой стандартууд ч бий. Тэгвэл зарим хүмүүс ямар ч нөхцөл байдалд юу ч байсан хамаагүй маш сайн хийхийг л чин сэтгэлээсээ хүсдэг. Үүнээсээ болоод өөртөө маш өндөр стандартыг тогтоосон байдаг. Гэвч олон тохиолдолд энэ стандарт нь бодит бус байдаг. Бурханаас бидэнд зөвшөөрж өгсөн хэм хэмжээнээс хавьгүй илүү давсан өөрийнхөө хэр боломжоос хэтэрсэн стандартуудыг бид өөртөө бий болгочихсон тууж явдаг. Эргэн тойрондоо байгаа хүмүүсийг хараад энэ хүн чадаж байгаа бол би ч бас чадах ёстой гэж бодчихдаг. Тэгэд юу болдог вэ гэвэл бид өөрсөддөө бодит бус хэд өндөр стандартууд тавьчихад тэгээд тэр хэмжээндээ хүрч чаддаггүй юм. Бид амьдралынхаа туршид энэ мэд бодит бус стандарт, бодит бус хүлээлтэндээ хүрэх гэж олон дахин бүтлгүүт эдицтэй үүнээсээ болоод шаналж эхэлдэг. Үүнээсээ болоод зүр хүүхч эхэлдэг. Тэгэд нэг л мэдхэд ямар нэгэн зүйлийг хийж оролдож үзэхээс айж дүгшдэг болчихдог. Тэгээд дотроо би энэ хэм хэмжээнд хүрэх ёстой. Би өөрийгөө хэн болохыг бусдад нотлон харуулах болно гэж бодсон ч түүндээ хүрч чадахгүй удаа дараа бүтлгүүдэх үедээ нөгөө бодлууд маань би яаж ч оролдоод чадахгүй юм байна гэсэн сөрөг бодлуудаар солигдож эхэлдэг. Гэтэл үнэндээ Бурхан бидний хажууд шугам бариад сууж байдаг шүүгч биш шүү дээ. Тэр биднийг өөрийн хүүхдүүд, хөвгүүд, охид болгосон. Бид алдаа гаргадаг гэдгийг, сул дорой гэдгийг, мөн өөрсдийн хүсэж байгаа хэмжээндээ үргэлж хүрээд байж чаддаггүй гэдгийг Бурхан сайн мэднэ. Гэтэл бид өөрсөдөө Бурханы бидэнд хизээж тавихааргүй байсан тийм өндөр шаардлага, стандартуудыг тавьчихад тэрэндээ хүрэх гээд өөрийгөө зовоогоод байх тохиолдол цөөнгүй бий. Тэгвэл ийм тохиолдлуудын эцсийн үр дүн нь би юу ч чадахгүй юм байна гэсэн гутранг бодлоор өөрчлөгддөг юм. Энэ нь эргээд бидний дотор айдас түгшүүрийн нэгэн шалтгаан болж хувирдаг. 3 дугаарт бидний дотор айдас түгшүүрийн мэдрэмжийг өгч байдаг өөр нэгэн үл анзаарагдам шалтгаан бол буруутгалын мэдрэмж юм. Хүмүүс өөрийгөө буруутган амьдрах үед үргэлжийн түгшүүртэй амьдардаг. Өөрийгөө буруутган амьдарч байгаа итгэгч нэг л мэдхэд Бурхан өөрт нь дургүй байгаа юм шиг мэдрэмжтэй болж хувирдаг. Тэгвэл Бурханы нэгүсэл гэж чухам юу юм бэ? Бурханы нэгүсэл бол Бурханы сайн сайхан, хайр инрэл, өршөөл нэгүсэл юм. Энэ нь бид авах зохистой учраас өгөгдөгөө харин Бурхан нэгүүлсэнгүй учраас бидэнд өгөгдсөн юм. Учир нь түүний хайр бидний зохистой хэсгээр тулгуурладаггүй, харин түүний зан чанар дээр тулгуурладаг юм. Тэр бол Бурханы нөхцөл болцолгүй хайр юм. Тиймээс бидний хувьд буруутгалын мэдрэмжинд хүлэгдэн амьдрах нь амьдралын зөв зам бишээ. Цаашлбал биднийг айдас түгшүүрт автан амьдрахад хүргэдэг өөр нэгэн үл анзаарагдам шалтгаан бол бидний багаасаа тээж ирсэн буруу хандлагууд юм. Жишээ нь намайг баахад ээж маань гадаа битгий гараарай. Гарвал гимтчин шүү. Гудамжинд битгий тоглоорой. Аюултай шүү. Машинд битгий дайруулчихаарай. Хурдан битгий гүүгээрэй. Гэдэл байнга битгий гэсэн хоригдсон зүйлсүүдийг хэлж өсгсөн. Мэдээж ээж минь надад хайртай учраас үнийг хэлж байсан гарцаагүй. Ээж минь намайг эрүүл сарвал өсгөх гэж л байдгаараа хичээсэн тэр. Үүнээс гадна ээж минь надад Бурханы урмыг хугалж болохгүй шүү. Бурханыг дандаа дуулууртаа даган шүү гэж сургадаг байсан. Ингээд энэ бүхэн эцэстээ миний оюун санааны дуу хураагуурт бичигдэж үлдсэн гэсэн үг. Учир нь бяцхан хүүхдийн хувьд ээжийнх нь хэлсэн үг хууль байх нь гарцаагүй шүү дээ. Бяцхан хүүхдийн тарих гэдэг бол дээр нь юу ч бичээгүй дуу хураагур гэсэн үг. Тэгэд тэр дуу хураагуурт ямар ч хамаагүй дуу шумыг бичиж болдог шиг хүүхдийн тарих яг л тэгж хүлээж авдаг гэсэн үг юм. Харамсалтай нь өөрөө ч мэдлэгүйгээр бичиж авсан тэр бүх үгс надад багаас минь ямар хандлага суулгасан бэ? Амьдралдаа эрсдэл гаргах хэрэггүй. Чи хохирч магадгүй. Чи гэмтэж магадгүй. Болгоомжтой байгаад бүх зүйлээс хол бай. Зоригтой байх хэрэггүй гэсэн ийм хандлагыг бий болгосон байдаг. Гэхдээ нөгөө талаас бид багада дандаа буруу муу ойлголтуудыг дуу хураагууртаа шингээж авсан гэсэн үг биш. Жишээ нь миний ээж надад байгаа зүйлдээ аривч хямгч байхыг байнга сануулдаг байсан. Үр зээл тавихгүй байхыг сануулдаг байсан. Гэхдээ гол нь миний хэлэх гээд байгаа санаа бол бид өөрсдөө ч мэдлгүйгээр баг байхад минь бидний толгойд суусан бодлын дуу хураагур бидний дотор сөрөг бодлуудыг үйлдвэрлэж, улмаар энэ бидний амьдралд сөргөөр нөлөөлж, айдас, түгшүүрд автуусаар байдаг юм. Тийм учраас зарим хүмүүс амьдралдаа өчнөн олон амжилт гаргаж, өчнөн олон зүйл хийж бүтээсэн мөртлөө өөрийгөө үнэлж чаддаггүй.
Учир нь баг байхад нь тэдний дотор чи юунд ч хүрч чадахгүй, чи юу ч хийж чадахгүй, чи ямар ч үн цэнгүй гэсэн бодлыг суулгаж өгсөн байдагт. Тэгвэл цааш нэг зүйлийг бодоод үзцгээе. Бид энэ үл анзаарагдам шалтгаануудаас болоод айц түгшүүрт автан амьдарч эхлэх юм бол энэ нь ямар үр дагавар авчрах вэ гэж би энд танд хэд хэдэн үр дагаврыг хэлж өгмөр байна. Нэгдүгürt, айц түгшүүрт автсан хүн ихэвчлэн оюун санааны хувьд буланкартсан байдаг. Үүнээсээ болоод ухаалаг шийдвэрүүдийг гаргаж чаддаггүй. Учир нь тэдний дотор үргэлж ингэчгүй л яах вэ? Тэгчгүй л яах вэ гэсэн айдас нуугдж байдаг юм. Хоёрдугаарт, ийм хүмүүсийн бүтээмж нь доогуур байдаг. Учир нь тэдний бодол санаа тогтворгүй шийдэмгий бус байдаг. Тэд бүтлгүүдхээс айсандаа болоод шийдэмгий бус бүтээлч бус нэгэн болж хувирдаг юм. Үүнээс дараагийн асуудал урган гарч ирнэ. Энэ бол ажлаа хойш тавих. Аливаа зүйлсийг хойш тавьдаг зуршилтай болсон хүн тухайн ажлаа хийж эхлэхийн оронд таатаа цаг хугацааг хүлээгээд сууж байдаг. Учир нь тэд бүтлгүүтгээс маш их айдаг. Хүлээлтэд хүрч чадахгүй байх вэ гэсэн айдас тэднийг эзэмддэг юм. Хэрв хүлээлтэд нийцэж чадахгүй байгаа бол бусдад гологдож, бусдаар хүлээн зөвшөөрөгдөхгүй бол яана гэсэн бодол тэднийг эзэмддэг юм. Эндээс үзвэл айдас түгшүүр гэдэг нь бидний ажил үйлсийг төдийгүй бусадтай харилцагч мөн ноцтойгоор сүрүүлдэг болох нь илэрхий байна. Энд би нэг ноцтой зүйлийг хэлмээр байгаа юм. Жишээ нь та амьдралынхаа туршид айдас түгшүүр дунд амьдарч байгаа гэж бодъё. Тэгээд та өвдөг сөхрөн бурханд хандан залбирах үед юу болдог вэ? Нөгөө дуу хураагуур яадаг вэ? Нөгөө дуу хураагуур тэр даруй ажиллаж тоглож эхэлнэ. Чи үүнийг хүртэх хэрэггүй. Бурхан яагаад чиний залбиралд хариулах ёстой гэж. Амьдралаа хардаа чи хангалттай сайн биш. Чи хүлээлтэд юрөөсөө хүрэхгүй байна шүү дээ. Гэсэн бодлууд толгойд чин эргэлдэж сонсогдож эхэлдэг юм. Тэгэд юу болдог вэ? Та залбирч дуусаад босохдоо яагаад бурхан миний залбиралд хариулахгүй байгаа юм бэ гэж бодох болно. Учир нь та дотроо дасралтгүй эргэлдэх тэр дуу хураагуурын дуунуудыг сонсоод байгаа учраас тэр юм. Гэтэл тэр дуу хураагуур дээр л бидний айц түгшүүрийн үндэс болсон бүх худал мессежүүд бичигдсэн байдаг. Тиймээс бид тэр дуу хураагуураас та дуу хураагуур гэж юу яриад байгааг ойлгож байгаа үстэй. Таны багаас чинь толгойд чинь суусан тэдгээр буруу бодлуудыг хэлээд байгаа юм. Энэ буруу дуу хоолойнуудаас яаралтай салах хэрэгтэй. Бүр мөсөн салах хэрэгтэй. Цаашлбал бид амьдралдаа байгаа бүх айц түгшүүрийг хэрхэн даван туулах юм бэ? Юуны өмнө хамгийн чухал асуудал бол түүнийг байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Өөрөөр хэлбэл өөрийгөө түгшиж айж байгаагаа бүү үсэг. За ингээд зөвхөн би айж байна, би түгшиж байна гэдгээ хүлээн зөвшөөрөө зогсохгүй. Яг юунаас айж байгаагаа тодорхойл. Та яг юунаас айж түгшиж байгаагаа ол. Яг юу таны дотроос айц түгшүүрийг төрүүлээд байна вэ гэдгээ тодорхойл. Үүнийгээ тодорхойл. Магадгүй та дотроо үүнийг яаж хийх юм бэ гэж асууж өгч магадгүй юм. Үүнийг хийх хамгийн сайн аргыг би танд хэлж өгье. Та дараагийн удаа ямар нэгэн зүйлээс болж айж түгшиж байх үедээ түр зогсоод өөрөөсөө ингэж асуугаарай. Яг одоо юу болж байна вэ? Миний эргэн тойронд юу болж байна вэ? Энэ айдас түгшүүрийг миний дотроос яг юу өдөөгöd байна вэ? Би ямар нэгэн зүйл сонссон уу? Хин нэг нь надтай уцаар ярьсан уу? Би ямар нэгэн зүйлийг харсан уу? Эсвэл энэ мэдрэмж удаан хугацаанд айжмаар хоримтлагцаар ирсэн үү? Яг юу намайг ингэж айж түгшгэд хүргээд байна вэ гэж өөрөөсөө асуугаад энэ асуултуудаа нухацтайгаар хариулаарай. Хэрвээ та үүнийг тодорхойлж чадвал асуудлынхаа уг үндэс рүү очиж чадна. Харин тодорхойлж чадахгүй байгаа бол би урдын адил тэрл асуудлуудтайгаа дахин нүүр тулсаар байх болно. Улмаар таны дотор нөгөө дуу хураагуур чинь буюу сүрэг дуу хоолой урдын адил үргэлжлэн толгойч нь эргэлцээр байх болно. Тиймээс хамгийн түрүүнд та өөрийгөө айж байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мөн удаах нь танд яг юу болоод байгааг, юу таныг ингэтэл айж түгшгэд хүргэснийг тодорхойлох хэрэгтэй байх нь. Цаашлбал өөрөөр хэлбэл хоёр дахь чухал зүйл нь Бурхан эзэнтэй буюу аврагч Христтэй тогтоосон таны ойр дотн харилцаа юм. Найз минь, хэрвээ та Бурхантай буюу Христтэй тогтоосон хувийн харилцаа байхгүй бол та амьдралдаа айц түгшүүрийг их бага ямар нэгэн байдлаар үргэлж мэдэрсээр байх болно. Учир нь танд Бурханы амар тайван, Христийн авралын баталгаа байхгүй. Гэтэл үнэндээ энэ амьдралд туйлын баттай хизээж өөрчлөгдөшгүй цорын ганц зүйл бол Бурхан ба Христ юм шүү дээ. Зөвхөн тэр л хизээж өөрчлөгддөг. Итгэж найдаж болох цорын ганц нэгэн тэр юм. Тиймээс
Хэрв бид амьдралдаа буй аливаа айдас түгшүүрийг даван туулахыг хүсэж байгаа бол хамгийн түрүүнд бүтээгч Бурхан ба Эзэн Есүс Христэд итгэж Бурхантай амьд харилцааг тогтоох хэрэгтэй. Учир нь Библиэд хүн ганц удаа үхэж дараа нь шүүгдэхэр томилогдсон гэж бичигдсэн байдаг. Энэ үннийг бодоод үзэхэд л хүмүүс биднийг айдас түгшүүрт автуулах олон шалтгаан байж болохоор байна. Үнэхээр энэ үнэнтэй нүүр тулан харвал айж дүгших хангалттай үндэслэл танд бий гэдгийг ойлгох болно. Ялангуяа энэ дэлхий дээр таныг аврахын тулд ирсэн Бурхны хүү Есүс Христийг та хүлээн авахаас татгалцсан бол танд айдас түгшүүрт автах хангалттай шалтгаан бий гэсэн үг юм шүү. Харин эсвэргээр түүнийг өөрийн итгэлээр аврагчаа болгон хүлээн авбал тэр цагт таны өнгөрсөн одоо ирээдүйн бүх гим нүгэл уучлагдсан гэдгийг та ойлгох болно. Тиймээс та Бурхны хүүхэд болох болно. Тэр цагаас эхлээд та Бурхны нэгүслэр амьдарч эхлэх болно. Тэгэхээр нэгдүгээрт таны дотор айдас түгшүүр байгааг хүлээн зөвшөөрч айдасаа тодорхойлох хэрэгтэй байх нь. Хоёрдугаарт бүтээгч Бурхан ба аврагч Христтэй харилцах харилцаагаа зөв болгох ёстой байх нь. Тэгвэл гуравдугаарт юу вэ? Гурав дахь зүйл бол дуу хураагур юм. Таны мэдэх ёстой зүйл бол дахин толгойд чинь эргэлдэж байдаг тэр айдас түгшүүрүүдийг дахин тоглуулад байгаа зүйлсийг мэдэх явдал юм. Тэгэд тэр үед таны толгойд ямар дуу хураагур ажиллаж ямар мессежийг танд сонсгоод байгааг олж тогтоо. Тэгэд тэр дуу хураагураа оюун санаанаасаа суглан авч хай. Би энэ дуу хураагурын дууг хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ хуучин бичлэгийг цаашид дахин тоглуулах шаардлагагүй гэж өөртөө хэл. Өөрөөр хэлбэл таны дотор олон жил эргэлдсэн худал итгэл үнэмшил сөрөг мессежүүдийг цаашид сонсохгүй. Тэдгээрээр өөрийгөө захируулахыг зөвшөөрөхгүй гэсэн шийдвэрийг өөртөө гаргаарай гэсэн үг. Энэ нь та тэр мессежүүдийг дахин хизээж сонсохгүй гэсэн үг үү? Мэдээж үгүй. Гэхдээ дараагийн удаа тэр хуучин дуу хураагаар хуучин худал үгсүүд дахин ажиллаж сонсогдож эхлэх үед та өөртөө би үүнийг хүлээн зөвшөөрөх албагүй. Энэ бол зүгээр л миний дотор дуурдаг хуучин дуу хураагуурын дуунууд гэж хэл. Тиймээс би үүнийг цаашид сонсохгүй гэж хэл гэсэн үг. Өөрөөр хэлбэл таны оюун санаанд тэр хуучин сөрөг бодол дахин гарч ирсэн ч та түүнийг үнэн гэж итгэх эсвэл дагах шаардлагагүй болсон гэсэн үг юм. Та түүнийг зүгээр л хуучин бичлэг гэдгийг таньж сонсохоос татгалзах сонголтыг хийнэ гэсэн үг юм. Эндээс дараагийн алхам урган гарч ирнэ. Энэ бол зэмлэн буруу шах. Надад ийм зүйл олон удаа тохиолдож байсан. Би өвдөг сөхрөн ямар нэгэн асуудлын төлөө Бурханд хандан залбирч байтал гинтл тайлбаршгүй хүчтэй айдас түгшүүр намайг нөмрөөд авах шиг болох үед цөөнгөө тохиолдож байсан. Тэр мэдрэмж нөмрөн авах үед яг л өтгөн үйл таныг бүрхээд авах шиг амьсгал богдулж байгаа мэт санагддаг. Гэхдээ би бас нэг зүйлийг олж мэдсэн. Тэр үед бидний хийх хэрэгтэй зүйл бол ердөө маш энгийн. Бид Бурханы өмнө очиод Бурхан эцэг минь энэ мэдрэмж танаас ирээгүй гэдгийг би талархалтайгаар хүлээн зөвшөөрч байна. Учир нь би та нарт айдсын сүнсийг өгөөгүй гэж та өөрөө айлцсан шүү дээ. Тиймээс би энэ айдас түгшүүрийг Бурхан ба Христийн нэрээр би зэмлэн буруу шааж байна. Би энэ мэдрэмжийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна. Энэ мөчөөс эхлэн түүнд захирагдахаас татгалзаж байна гэж тунхаглах хэрэгтэй. Тэр цагт айдас түгшүүр ор мөргүү алах болохыг та мэдрэх болно. Яагаад тэр вэ? Учир нь та Бурханаас ирээгүй харин дайсан болох диаволоос ирсэн тэрхүү айдсын сүнслэг нөлөөг эрх мэдэлтэйгээр эсэргүүцсэн учраас тэр юм. Учир нь түүний зорилго бол таны Бурхантай харилцах харилцаанд саад учруулах явдал юм шүү дээ. Харин та нэгэнд Бурханы хүүхэд болсон учраас Бурханаас ирээгүй аливаа зүйлийг зэмлэн буруу шааж няцаах эрх мэдэл танд аль хэдийн өгөгдсөн гэсэн үг. Тиймээс та түүнийг өөрийнхөө бодол, мэдрэмж гэж хүлээн зөвшөөрөх албагүй. Харин эсвэргээр тэрхүү хуучны дуу хураагуурыг таньж мэдээд хуучны мессежүүд нь тоглогдож эхлэх мөчөд энийг нь шууд унтраа. Таслан зогсоо. Цааш нь үргэлжлүүлэн бүү сонс. Мөн таны хийвэл зохистой дараагийн алхам бол Бурханы үгэн зангуунаас зуурч авах явдал юм. Тэгвэл яг юуг зангуу гэж хэлээд байна вэ? Бид бүгдэд айдас түгшүүртэй нүүр тулах мөч эрт орой хизээ нэгэн цагт заавал тохиолддог. Тэгвэл тийм үед бидэнд найдаж түших, зуурч болох Библийн ишлүүд буюу сүнслэг зангуу хэрэгтэй байдаг гэсэн үг. Усан онгоц хүчтэй шуургатай тулах үед зангууга хайж тогтвортой болдог шиг бид ч бас айдас түгшүүрийн шуурга дунд Бурханы үгэнд түшиглэж, Бурханы үгийг сэтгэлийнхээ зангуу болгох хэрэгтэй. Жишээ нь
Исая номын 41-р бүлгийн 10-р ишлэл буюу би чамтай хамт, чи битгий аа, би чиний бурхан, чи бүү эмээ, чамааг би тэнхрүүлнэ, чамд үнэхээр туслана, зөвхтийн баруун мутраараа заавал чамааг дэмнэ гэсэн үгсийг та сэтгэлийнхээ зангу болгожээ гэж бодъё. Тэгвэл та юу гэж бодно гэсэн үг вэ? Тэр айц хүйдсийн үед хэн надтай хамт байгаа юм бэ гэж бодох вэ? Бурхан надтай хамт байгаа гэж бодно гэсэн үг. Цааш нь Бурхан юу гэж хэлсэн юм бэ? Би чиний бурхан гэж айлтсан гэж бодно. Өөрөөр хэлбэл танд тохиолдоод байгаа нөхцөл байдал бол таны бурхан биш. Тиймээс Бурхан бидэнд эргэн тойрноо айцтайгаар бүүширт. Би зөвшөөрөхөөс нааш хинч чамд юу ч хийж чадахгүй. Тэд чамд муу хийхийг хүсэж байж болох ч би үүнийг чиний сайн сайхны төлөө эргүүлнэ. Тиймээс айх хэрэггүй гэж айлддаг юм. Тиймээс ч Бурхан үргэлжлүүлээд чамд үнэхээр тусална. Зөвхтийн баруун мутраараа заавал чамааг дэмнэ гэж айлдсан юм. Библиэд Бурханы баруун мутар гэдэг нь Бурханы бидний амьдралд нөлөөлдөг тэрхүү тэнгэрлэг хүч нөлөө оролцоог илэрхийлж байгаа юм. Тиймээс тэр бидэнд би чамд хүч өгнө. Би чамд туслана. Би чамайг баттай түшиж унахгүйгээр тогтоон барина. Чамд юу хэрэгтэй байна? Би үүнийг гарцаагүй хийх болно гэж амласан юм. Тиймээс та энэ л Бурханы үгийн зангуунаас зууран байр. Гэхдээ айц төгшүүр ирэхээс өмнө өөртөө ийм зангууг бэлдсэн байх нь хамгийн зөв сонголт юм шүү. Хэрвээ танд одоогоор ийм зангуу байхгүй байгаа бол Исая 41-р бүлгийн 10-р ишлэлийг зангууга болгон цээжлэн аваарай. Өөрийнхөө таригдлогоон дотор шинээр бичээрэй. Эзэн бидний уураг тархинд. Исая номын 41-р бүлгийн 10-р ишлэлээр ийхүү бичгийг хүсэж байна. Би чамтай хамт. Чи битгий аа. Би чиний бурхан. Чи бүү эмээ. Чамааг би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр туслана. Зөвхтийн баруун мутраараа заавал чамааг дэмнэн гэж айлцсныг бичиж байна. Үүнийг үргэлж санаж яваарай. Эцэст нь хэлэхэд айц төгшүүрт автах үедээ та анхаарлаа зөв зүйл дээр төвлөрүүлэх хэрэгтэй болно. Бид эргэн тойрно нөхцөл байдлаа харах үедээ айж түгшиж эхэлдэг. Харин бид Бурхан руу анхаарлаа хандуулах үед Бурханы үгийн зангуунаас зуурах үед юу болдог вэ? Бидний харц, бидний анхаарал айц төрүүлж байгаа нөхцөл байдлаас холдож бидэнд аюулгүй байдал, баталгааг өгдөг юм. Бурханы амлалт руу шилждэг юм. Тэр цагт юу болдог вэ? Бид итгэлээр өсдөг. Яагаад гэвэл бид Бурханы амлалтуудыг санаж эхэлдэг. Би чамтай хамт. Чи битгий аа. Би чиний бурхан. Чи бүү эмээ. Чамааг би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр туслана. Зөвхтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэ гэсэн Бурханы амлалтад итгэж эхэлдэг юм. Тэр цагт амьд Бурханы үгийн өмнө айц төгшүүр бүхэн чинь бүрэн замхран үгүй болохыг та харах болно. Бурхан өөрт нь итгэсэн хүн нэг бүрийг сахин хамгаалах болно гэж амласан. Хэдийгээр бид айдас төгшүүр тавтан чичирч байж болох ч Бурхан хизээж чичирдэггүй. Тиймээс доктор Стенли өнөөдөр бидэнд Бурханы агуу мутар биднийг үргэлж хамгаалан халахалж байдаг гэдгийг дахин сануулж өглөө. Хэрвээ та Есүс Христэд итгэж Бурхантай харилцах харилцааг бий болгосон бол Бурхан тантай үргэлж хамт байгаа гэдэгт итгээрэй. 1-р Иохан 1:5-9-т ийхүү бичигдсэн байдаг. Бурхан бол гэрэл. Түүний дотор харанхуй огт үгүй гэдэг нь бидний түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна. Бид Бурхантай нөхөрлөдөг гэж яриад харанхуй далахвас бид худал хэлдэг, үннийг үйлддэггүй ажээ. Харин тэр өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал бид бие биентэйгээ нөхөрлөж түүний хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлдэг ажээ. Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. Бид нүглээ улайвал эдгэмжид зөвд тэрээр нүглийг маань уучилж бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ. Үнэхээр бидний ямар ч үйлс биднийг Бурханы агуу хайраас салгаж чадахгүй. Тэр агуу хайрынхаа улмаас Бурхан биднийг хизээд уучлан өршөөж тэврэн авахтаа хизээд бэлэн байдаг юм шүү. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ.
Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.